Сайн байцгаана уу? Цэнэгагийн channel-д тавтамарал би та бүхэнтэйгээ нэгэн сонирхолтой сэдвийн талаар ярилцъя гэж сүүлийн ер нь бол хагас сарын турш бодсон. Тэгээд яг энэ бичлэгийг хийх боломж нь гарч ирэхгүй. Тэгээд одоо яг ярихаар шийдэд бичиж байна. Атаархлын талаар сайхан сүүлд нэгэн сонирхолтой зүйл номноос уншсан тухайга та бүхэндээ хуваалцъя гэж бодсон л доо. Тэгээ ер нь бол атаархал гэдэг зүйл айгүй сонирхолтой сэдв шүү дээ. Хүн болгоны мэдэрч байсан ер нь бол зүйл. Тэгээд бид биндээ атаархдаг. Тэгтээ атаархдаг гэдгээ ерөнхийдөө хүн болгоны нүгөө бас дэлгээд хуваалцаад бусадтай ингээд шеэрлж чаддаггүй, зүгээр нууцхан дотроо атаархаад ерөнхийдөө амьдардаг гэх юм уу. Тэгтээ бас ерөөсөө атаархдаггүй хүмүүс ч бас байдаг. Атаархах одоо хэмжээгээр маш өндөр эсвэл маш атаархдаггүй доогуур ч юм уу огт байхгүй гэсэн юм өөр одоо зан авиртаа гэх юм уу та хүмүүс ер нь бол байгаа. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд бол маш түгээмэл мэдрэмж, маш түгээмэл эмоц гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгээд атаархлын талаар хэдүүлээ одоо яг нээлттэй ерөнхийдөө яг ямар учиртай мэдрэмж юм бэ? Яагаад бид нар атаархдаг юм бэ гэдэг талаар ярилцаад тэгээд табу сэдв гэдэг шиг ярьж болдоггүй сэдв гэдэг шиг ярилцаад тэгээд учрыг нь ойлгол ерөнхийдөө биднэрт маш хэрэгтэй юм зааварчилгаа өгөх мэдрэмж юм байл л дээ. Тэгээ би ер нь бол атаархлын талаар урдан ч гэсэн ерөнхийдөө ингээд ямар учиртай мэдрэмж юм болоо яг цаана нь юу нуугдаж байт юм болоо хүн ер нь яагаад хинд те юунаас болоод ч юм уу атаархт юм бол яагаад гэвэл бид бүгдийн ерөнхийдөө хүн болгоны атаархдаг зүйл нь одоо өөр өдөг хүн болгоны сонирхол өөр гэдэг шиг хүн болгоны атаархдаг бас ингээд зүйлс нь өөр байгааддаг. Тэгээд би сүүлд Artist's Way гэдэг нэгэн номыг уншиж байгаа. Энэ номыг бас та бүхэндээ санал болгож байна. Яг creative гэх юм уу та хүн болгонд ерөнхийдөө зориулагдсан ном. Тэгээд энэ дээр яг jealousy буюу атаархлын талаар нэг хэсэг дээр тайлбарлаж бичсэн байсан. Энэ нь болохоор яг надад бүр маш гоё санагдаад тэгээ би заавалжгүй ерөнхийдөө бусад хүмүүст ч гэсэн хуваалцах хэрэгтэй байна гэж бодсон. Атаархлын ерөнхийдөө гол үндэс нь бол айдас гэж бичсэн байсан. Ямар айдас юм бэ гэхлээр өөрсдийнхөө хийх хүсэж байгаа зүйлээ хийж чадахгүй байгаа айдас. Бидний атаархдаг зүйл ерөнхийдөө дандаа бидний өөрсдийн доторх чин сэтгэлээсээ хиймээр байдаг зүйлстэй маш гүн холбоотой байдаг. Одоо бид түрүү хэлсэн шүү дээ. Хүн болгоны атаархдаг зүйл өөр гэдэг гээд тэгээд тэр бол ерөөсөө тийм random тохиолдол биш. Одоо жишээ нь нэг хүн одоо нэг зүйл татархдаг бол өөр хүн өөр зүйл татархдаг байх нь ерөөсөө тийм random тохиолдлоор тэгж таараагүй. Энэ яг юунд татархаж байгаа вэ гэдэг нь маш одоо ач холбогдол бүхий буюу тухайн хүний дотоод чин хүсэл, чин сонирхолтой маш гүнзгий холбоотой байдаг. Бид нар тэгтээ тэрнтэйгээ ерөөсөө яг нүүр тулж чадаагүй, өөрөөсөндөө тэрийгэ таньж таагүй, хүлээн зөвшөөрч чадаагүй байдаг гэх мэт маш олон ийм нөгөө нуугдсан эмоцтой байдаг болохоор тэрийгэ яг тэрүүгээр нь яг шалданнаар нь те яг байгаагаар хүлээж авч чадахгүйгээр өөр хүний хийж чадж байгааг ч юм уу хийцэн байгааг нь хараад ерөнхийдөө атаархдаг юм байна л да. Тэгээд бидний ерөнхийдөө ингээд хийх байсан зүйлийг
өөр хүн бидрээс хулгайлаад хийчлээ гэдэг бараг ерөнхийдөө мэдрэмжийг төрүүлдэг байгаа л дээ. Тэнгүүд биднэрт тэр бол ингээд маш шударга бос санагддаг те. Яагаад гэвэл бидний ингээд хиймээр байсан зүйлийг бараг бидрээс хулгайлаад тэр хүн ингээ хийцэн юм шиг ерөнхийдөө мэдрэмж төрүүлэнгүүт биднэрт тэр хүнд дургу хөрөх, тэр хүнийг магадгүй зэ ядах ч юм уу, эсвэл шүүмжлэх ч юм уу, эсвэл одоо ийм би ч энийг хийчин гэдэг ч юм уу, ерөнхийдөө тиймэрхүү бодлууд маш их төрдөг байх нь ерөөсөө ингээ хүлээн зөвшөөрч чадахгүй те. Тэгэхээр та яг юунд татархдаг вэ? Яг ямар хүн татархаж байна? Яг яасанд нь татархаж байна? Яг магадгүй юу өмсөж зүүсэнд нь, эсвэл яг ямар байгаад нь, юу хийж байгаад нь, яг ямар үйлдэлт нь те, яг ямар одоо амжилтанд нь ч юм уу те, яг ямар шин чанарт нь татархаж байна вэ гэдгээ ерөнхийдөө аягүй сайн ажиглаад магадгүй тэмдэглээд үзэх юм бол тэр бол таны өөрийн чинь магадгүй сүнсний дотоод хүний тань яг хийхийг үнэхээр хүсдэг зүйлтэй холбоотой яг тэр зүйлийг тань хийгээд байгаа болохоор та таархаж байна гэж ерөнхийдөө ойлгож байна. Тэгэхээр ерөнхийдөө ингэж ойлгочингууд бид нар атаархлыг муухайгаар харахаас илүүтэйгээр одоо чиглүүлэгч юм гэрэл юм удирдлага гэж ерөнхийдөө ойлгож болж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл магадгүй та өөрийгөө яг юу хиймээр байдгаа нэг сайн мэдэхгүй байвал юу атаархаж байгаагаа мэдэж болно шүү дээ. Тэр атаархаж байгаа зүйл бол таны яг хиймээр байдаг зүйл, хүрмээр байдаг амжилт, баймаар байдаг одоо байдал байхны та юм туранхаа одоо охтууд жишээ нь ингээл юм туранхаа бит охтуудыг хараад атаархдаг байдаг бол туранхаа битэй болохыг хүсдэг буюу туранхаа битэй болох боломжтой гэдгээ яг үндэ өөрөө мэддэг ч гэсэн болохгүй байгаадаа ерөнхийдөө бас өөртөө ууралж байгаа болохоор тэр уур нь ингээд гадагшаага босод чадж байгаа хүмүүс руу ерөнхийдөө прожект тусгал болж гарч ирээд атаархаж дургуутсаж шүүмжилж магадгүй доромжилж эсвэл ховж ярьж ч юм уу гэх мэтэр илэрдэг байх нь. Ерөнхийдөө сүрэг эмоцууд маань яг гэдийгээр сүрэгч гэлээ эмоц. Тэгээд эмоц болгон ер нь бол бидний сэтгэлийн түлхүүр, сэтгэлийн ямар нэгэн гүн холбоотой, уяатай, маш ач холбогдолтой бидний одоо өөрөөсдийгөө таних, өөрөөсдийгөө олж нээж илрүүлэх те өөрийгөө ойлгох, өөрийгөө олох гэлдэг шүү дээ. Тэр бүгдтэй ерөнхийдөө маш гүнзгий холбоотой байдаг. Тэгэхээр яг юунд татархаж байна? За магадгүй ялангуяа уран бүтээлч хүмүүс бол бусад уран бүтээлчийн магадгүй уран бүтээлийг хараад атаархдаг бол та өөрөө ч гэсэн одоо тухайн уран бүтээлч ч гэсэн яг ингээд атаархаж байгаа уран бүтээл шиг уран бүтээл хийх маш гүнзгий одоо хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй боловч өөрөө хийгээгүй те өөрөө тэр тийшээгээ яваагүй тэр рискийг аваагүй бүтээгээгүй магадгүй хөдөлмөрлөөгүй эсвэл хийж чадах үгүүдээ эргэлзэж байгаа болохоор хийж чадах болов уу гэд эргэлзээд за хийгээд яах юм фейлдэд яах юм гэдэг ч юм уу гэх мэтийн одоо хайцаасаа болоод хийгээгүй үгээс болоод өөр хүний хийж чадсныг хараад дургуутдаг байх нэ. Тэгээд энэ ном дээр юу гэж бичсэн байсан бэ гэхээр ерөнхийдөө одоо ингээд тэр атаархаж байгаа зүйлээ за нэг үйлдэл байлаа гэж үтэл та тэр имийг ингээд өөрөө хийгээд үзэнгүүт атаархахаа болчдөг гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл нэгт та өөрөө хийж үзэнгүүт тухайн хүний бас хөдөлмөрийг тухайн хүний бас яг туулсан зүйлийг тухайн хүний магадгүй мэдэрсэн зүйлийг илүү empathize буюу ойлгоод ирж байна. Яг өөрөө туулаад өөрөө биеэрээ үзээд ирэнгүүт яг тухайн хүнийг нэгт ойлгоод ирнэ. Тэгээд бас хүндлээд ирнэ. Бас бодсон шиг амархан биш юм байна. Харагдаж байгаа шиг амархан олддог зүйл биш юм байна гэдгийг магадгүй ойлгоно. Тэгээд яг тийм болохоор ерөнхийдөө юм хийгээгүй хүмүүс бусад хүмүүсийг маш их шүмжилдэг гэж ярьдаг. Тэр бол яг үнэн.
юм хийж үзсэн, юм бүтээх гэж оролдож бүтээж үзсэн те хүмүүс бол яг юм бүтээх, юмыг одоо юмнаас оргүй хоосноос юм бүтээх ямар хэцүү байдаг гэдгийг мэддэг болохоор хизээч юм хийж байгаа хүмүүсийг ерөнхийдөө шүүмжилдэггүй. Дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын одоо хэв маяг гэх мэт энэ бүх зүйл ч гэсэн ерөнхийдөө яг ялгаагүй. Яг хийгээд үзэж байгаа хүн бол яг тэр их хөдөлмөр, ямар их цаг төвчээр төсвөр хатуужил рутин одоо юу гэдэг ийм сэтгэлийн тэнхээ, ийм тууштай байдал гэх мэт энэ бүх юм шаардагддаг вэ гэдгийг ерөнхийдөө нэлээд сайн өөрөө ойлгоод ирэнгүүт тийм хүмүүсийг үзээ ятгаа болно, дургуутгаа болно, шүмжлэхээ болно, нэг амар одоо ингээд үгүйсэхээ болно. Монголчуудад магадгүй ингээд анзаардаг зүйл нь юу вэ гэхлээр айгүй мундаг явж байгаа, амжилттай явж байгаа хүмүүсийг хараад айгүй амжилтыг нь үгүйсгдэг. Айгүй амархан тэр амжилтаа бүтээсэн юм шиг ерөнхийдөө харагддаг. Яагаад вэ гэвэл өөртөө хийж үзээгүй, өөртөө оролдож үзээгүй болохоор гаднаас харагдаад мэдээж амархан харагдана. Тэгээд өөртөө тэр амжилтанд нь магадгүй атаархаад ирэнгүүт би ч гэсэн чадахгүйсэн гэх мэтээр ерөнхийдөө эгонд нь мэдрэгдэж бодогдонгууд өөрт нь өөрийнх нь тэр айдсыг ерөнхийдөө далдлаад өөрт нь айгүй юм тухта мэдрэмж төрүүлдэг болохоор тэгж хүн боддог байх нь яг үнтэйг нь нуурдуулаад үнэн бол ерөөсөө дандаа юм зөөлөн биш хатуу байдаг хөвчлэн тэгээд үнтэйг нь нуурдуулах юм бол өөрөө хийж чадаагүй байдаг, өөрөө оролдож үзээгүй байдаг, өөрөө эхлээчгүй байдаг, өөрөө тэр хийх зоригч бас байхгүй байдаг ч юм уу те. Гэх мэтийн юм өөрийнх нь дутагдaltaй сул талуудтайгаа ерөнхийдөө нүүр тулах нь хамаагүй painful буюу өвдөлт их өгөх учир сэтгэлд нь тэрний оронд зүгээр хүнийг атаарах нь хамаагүй амархан тэр хүний амжилтыг магадгүй үүсгэх нь амархан, шүмжлэх нь амархан, доош нь хийх нь амархан, муухай сөрөг сэтгэл бичээд үлдээгээд ийм сөрөг энерги явуулаад доош нь хийх гэж оролдох нь хамаагүй амархан тийм. Гэхдээ энэ бол ялцчихгүй чөтгөрлөг, илүү одоо чөтгөрлөг талын одоо хариу үйлдэл гэх юм уу та. Тэгээд атаархал бол ерөөсөө хамгийн ихэнд хэлсэнчлэн ийм айдсыг далталж нууж байгаа яг юм мэдрэмж бидний яг өөртөө өсөж байгаа зүйлээ авч чадахгүй байгаа гэдэг айдас, би авч чадахгүй гэдэг ч юм уу айдас, магадгүй би ингээд хичээгээгүй гэдэг айдас те өөрөө тууштай тэрнийхээ араас явж чадаагүй, хөдөлмөрлөж чадаагүй, зориг гаргаж чадаагүй гэдэг айдас, маш олон төрлийн айдас байдаг байхны. Тэгтээ яг энэ атаархал гэдэг мэдрэмжийн эмоци ачаар бид нар яг юунд би ач холбогдол өгд юм бэ? Яг юуг би хүсэж байгаа юм бэ? Яг юуг би үнэлд юм бэ? Яг юуг би одоо хүсэж байгаа юм бэ гэдгийг ерөнхийдөө харж болох тийм маш ойлгомжтой чиглүүлэгч, гэрэлтүүлэгч, удирдлага, зааварчилгаа, газрын зураг байх нэ. Тэгээд хийж эхлээрээ ямар зүйл татархаж байна. Тэр бүгдийг баг-багаар нэг-нэгээр нь ядаж оролдоод хийгээд үзэнгүүт татархаа болно. Тийм ч амархан биш юм байна гэдгийг магадгүй ойлгоод тэр нөгөө хүмүүсээ хийж чадсан хүмүүсийг илүү хүндэлж ойлгох болно. Тэгээд атаархал бол яг юм одоо хэлбэлцэл, энергийн түвшинд ярих юм бол юм өндөр хэлбэлцэлтэй аз жаргалтай байдал, хайр дурлалын хэлбэлцэл гэдэг шиг юм сайхан хэлбэлцэл ерөөсөө биш. Хэцүү хэлбэлцэл, муухай хэлбэлцэл, уйлж, гуниглах, уурлах гэх мэтийн одоо юм сөрөг эмотуудтай ойролцоо доогуур хэлбэлцэл. Тэгэхээр доогуур хэлбэлцэлтэй бид нар байх тусам бидний амьдрал доогуур хэлбэлцэлээр өрнөж өвчин зовлон ч гэсэн тий ер нь reality одоо юм хэцүү нөхцөл байдлаар ерөнхийдөө өрнөж торнох болно. За энэ талаар тэгтээ магадгүй бичлэгээр илүү тодорхой ярьж өгье.